Зандан Шатар нэр дэвшигчээс Монголын засгийн газрууд тэргүүлэх ирэмбэн зорилгоо тодорхойлж бас нэршлүүд өгдөг. Эвслийн засгийн газар, шинжлэлийн засгийн газар, шийдлийн засгийн газар, эв нэгдлийн засгийн газар, хурдтай хөгжлийн төлөөх зориг засгийн газар. Таны бодлогын тэргүй ирэмб ямар одоо тодтголтой байх вэ? Эндээс бол жирийн иргэдэд энэ бүх нарийн мэдээлэл бол хүрч чаддгүй ч гэсэн энэ засгийн газрын зорилгыг агуулсан тэр үгнээс, тэр тодорхойлолтоос энэ ерөнхий сайд ямар манлайлалын зарчмыг хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ гэсэн тол нь харагддаг. Энэ дээр хариулт авъя. 2. 68 гишүүнээс 19 гишүүн өмнөх гишүүд бол бодлогын асуултууд их асуусан учраас танаас үнэт зүйлсийн асуулт асууя. Таныг одоо ерөнхий сайдаар томилогдоод ажиллахад таны гол баримтлах манлайлалын зарчим чи юу юм бэ? Олон зүйлийг зөв хийж чадхаас илүүтэйгээр хандлагын манлайл асар чухал. Монголчууд хэлдэг азарганы дил хаашаа адууны зүг тийшээ гэж. Тэгэхээр удирдгчийн энэ манлайлалын зарчмын гол түлхүүр үгнүүд, түлхүүр зарчмууд юу ах вэ? Жишээлбэл танхимын гишүүдтэй ямар шаардлага тавих юм? Бүгднийг хөрөнгө оруулалтын мэдүүлээс гадна орлогоо яаж нотлох вэ гэдэг юм уу? Яг тодорхой баг бүрдүүлэхдээ ямар шаардлага тавих вэ? Дараагийн асуулт. Монгол Улсын ерөнхий сайд гэдэг бол 2000 илүү жилийн төр төсний түүхтэй Монгол төрийн алтан жолоо цулбуурыг асар том хариуцлагатай өөрчилж байгаа улс төрийн зүтгэлтэн. Энд таны давуу тал бас сул тал юу байна? Та өөрөө нэг юу гэж харж байна? За бодлого хэдэн асуулт байна. 1. Засгийн газрынхаа яамдын тоог бууруулах уу? Иргэд бол үнийг хүсэж байна. Эхнээсээ яамдынхаа тоог 20-оос дотгошно. Чадвал 15-аас 17 руу оруулах юм бол иргэдийн дэмжлэгийг шууд авна. Өөрөөр төрх хэмнэлт энэ бодлогын үр дүнтэй байдлаа гүйцэх засаглалаасаа эхлэх нь асар чухал. Энэ дээр хариулт авъя. 2. Хүний эрхийн асуудал. Зүү бусаар асар олон хүний амнаас эрсдэж байгаа. Улирлын чанартай утаа, үер. Энэ зүйл дээр сэтгэл хөдлөл биш, суурь судалгаатай ажиллах тал дээр та ямар бодолтой байна? Дараагийн асуулт. Эрүүл мэндийн төсвийг улсын төсвийн 6% хүргэж чадах уу? Дараагийн асуулт. Боловсрол хот хөдөөгийн ялгаа байна. Хүүхэд эцэг их нь хөдөө хотод хаана аж төрж байгаагаас шудраг бус байдлын тэгш бус гарааны боловсрлоос эхэлж байгаа. Энэ дээр та ямар бодлого баримтлах вэ? 5. Та авилгатай нүд завчилгүй, нам харгалзахгүй, тууштай хуулийн хүрээнд популизм хийхгүйгээр тэмцэж чадах уу? 6. Бизнес эрхлэгчдэд татварын орчин, нийгмийн даатгал дээр та яг ямар байр суурьтай байх вэ? Эдгээр асуудал дээр маш товч үгээр тодорхой хариулт авъя. Дараа нь тодруулъя. За Зандан Шатар дараа хариулт өгье. За ямар нэршилтэй явах вэ засгийн газар? За Ширчингийн Сүхбаатарын Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээр засгийн газар бол ямар нэршилтэй явах нь гол биш гэж би бодож байгаа. Муур хар юм уу цагаан баах нь юу гэж нэрлэх нь гол биш, хамгийн гол нь холгоно барьдаг байх хэрэгтэй гэж би түрүү хэлсэн нь үр дүнтэй өвийг эрхэмлсэн ард түмнийхээ төлөө байдаг, ард түмнийхээтэйгээ хамтарч асуудал шийддэг, ард түмнтэйгээ ойрхон засгийн газар байх л ийм зорилт төвшүүлж ажиллана гэж бодож байна. Ер нь үнд зүйлийн хувьд бол бид нэг Монгол, бүгдээрээ л нэг Монгол. Нэгдмэл үнд зүйлтэй, юм нэгдмэл үнд зүйл бий болохгүй аливаа улсын нэг идеологи үнд зүйл гэж байна. American Dream гэдэг шиг одоо Америк мөрөөдөл, хятад мөрөөдөл дэлхийн арчлалын үнд зүйлсийг эрхэмлсэн нэг нэгдмэл үнд зүйлтэй. Энэ 2-3 мянган жилийн төр ёсны түүхтэй Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын хамгийн гол угийн үндэс нь Монгол хүн бүрийн үндэсний сүрэн дэвсгэрүүлэх чадварыг биелүүлэх явдал юм а гэж байна. Өнөөдөр бол Монгол үндэстэн нийтээрээ нэг Монгол болж сүрэн дэвсгэрлэх чадвараа сайжруулах явдал бол үндэсний аюулгүй байдлын асуудал, иргэн бүрийн анхаарах асуудал болсон. Ийм учраас нэг Монгол гэдэг үнд зүйл бол энэ засгийн газрын үнд зүйл байх ёстой гэж би бодож байгаа. За яамдын тоог бууруулах ч гэсэн тэр одоо алга ташуулгатай гол биш, ажил үр дүнтэй байхтаа л чиглэж энэ засгийн газар ажиллах ёстой. Хүний эрхийн тэмцэлд бол эцсийн цэг гэж үгүй гэж хэлсэн. Хүний эрхийн дэд хороотой хамтарч хүний эрхийн комисч вэ? Засгийн газар бол хууль биелүүлдэг байгууллага учраас хуулийн бэлтгэл хэрэгжилтийг хангахад хүний эрхийн мэдрэмжтэй айлах нь ойлгомжтой. Засгийн төрийн механизмыг ажилуулдаг байгууллага, харин хүний эрхийн хяналт тавьдаг комисс нь улсын их хурлын харьяанд улсын их хурлын дэд хорооны дэргэдээ ингээ ажиллана. Энийг бол дэд хорооноос санал гаргаад хүний эрхийн маш олон аспектуудаар хамтран ажиллах болцоотой. Дөрөв би тодорхой хариулсан. За эрүүл мэндийн төсөв 6% 2028 онд хүрэх зорилтыг засгийн газар төвшүүлсэн байлээ. Тэр чиглэлийг барьж ажиллана.
За авилгатай тэмцэж чадах уу гэж байна. Би дээр хэлсэн улсын их хурл парламентын хэн шалгалтын хуулийг баталж, ард түмний мэдэх эрхийг хангаж, одоо дөрөв нийслэн ногоо автобусны нүүрсний хөгжлийн банкны гэх мэт 4-5 эмийн чанарын гэх мэт одоо олон нээлттэй сонсголт зохион байгуулж парламентын хяналт шалгалтын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Энүүгээрээ би зүгээр үгээр биш үйлдэлээрээ авилгатай тэмцэх манлайлалыг харуулж чадсан. Үйлдэлээр тэмцсэн ийм улс төрч гэж би өөрийгөө баттай хэлж чадна. Ягаад тэгэхээр энэ хугацаанд авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Авилгалын эсрэг багц хуулийг баталсан. Эрүүгийн хуулийн авилгын гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг чангатгсан. Ялын дээд хэмжээ оногдуулдаг болсон. Хөрөн хураах хууль чинь тэнд бодиттой туссан. Ийм учраас энэ зүгээр попултор ч юм уу үг хэлээрээ биш. Бүх асуудлыг парламент ёсны түүхэнд цоошин хуудас нээсэн алхмууд болж маш олон хулгайц лоорийн схемүүдийг телевизэд нотлох баримтанд дэлгэж байсан. Энэ сонсголуудаар гин буруу үйлдсэн эсхийг зөвхөн шүүх тогтоодог. Энэ бол парламентын буюу ард түмний мөрдийн шалах хэлбэрийг Монголд нутагшуулсан юм анхны чиг хандлага болсон. Тиймээс би бол авилгатай хулгайтай тэмцэх улс төрийн зэрэг манлайллыг үгээрээ биш үйлдэлээр манлайлж харуулж ирсэн улс төрчөө гэж боддгоо. Татварын реформын хувьд би бас тодорхой чигээр хэмжээтэй хүн. Би нэмэгдсэн үртгийн албан татварын буцаа олголтыг нэмэгдүүлэх замаар 5% төрөх замаар татварын тэгшлүүлдэг зарчмыг нотгшуулж энүүгээрээ татварын орлого ч гэсэн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Харин тансаг хэрэглээний татвар, тэр арх тамхины татвар, өндөр орлогын татваруудыг бий болгож энэ арга дэргэдийн төлөөд байгаа 7 буудлын долгор эмээгийн төлөөд байгаа тэр татварыг бууруулад харин 7-800 саяын одоо За Сүхбаатарын Эрдэнэ бол гишүүн тодруулж суй. Бас энэ гендертийн одоо байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр ерөн засгаа бүрдүүлэхтэй ш тэр цаашдаа гүс засаглалын тодорхой ажил хариуцах томилгоонууд дээр ч гэсэн энэ гендерийн тэгш мэдрэмжтэй байдлыг бас харгал зүй үзээсэй гэж хүсэж байна. Энэ дээр таны байр суурийг сонирхъя. Энэ 6 асуудалд яг одоо бүгдийг хариулж амжихгүй ч гэсэн дараах 6 асуудалд бас одоо энэ дараагийн асуулт хариултан дээр бас өөрийн итгэл үнэмшлээ илэрхийлээсэй гэж хүсэж байгаа. Яг бол энэ бол протоколд үлдэх ёстой байхаа. Монгол төрийн сайд ерөнхийдөө тодорхойлж байгаа учраас макро эдийн засгийн доктортой байдлыг хангах, нэг экспортын орлогыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх, дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэх, салбарын бүтцийн өөрчлөлт гэсэн энэ 6 зүйл богино урт хугацааны бодлогуудаа иргэдэд ойлгомжтойгоор олон улсын түншлэлтэй одоо сайн хөгжүүлж, хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг хүсэж байна. Энэ дээр бас товчхон байр суурь хэлээч. За Занданчтар дарга хариулт өгье. 1 минутанд багтааж хариулахад нэлээд олон асуулт байгаа учраас би танд амжихгүй бол цаасаар дараа нь тодорхой асуулт хариултыг өргүүлэх болно. Гендерийн тэгш байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах, сонгуулийн гендерийн квотыг оруулах асуудлаар алтаа дамсан доктортой хуулийн яриа хэлцээ гендерийн нэгтгэж байдлаар би 23 оны 6 сард олон улсын хурл зохион байгуулж тэндээс бас улсын хурл зүрэн зөргүүлж энэ гендерийн квотыг нэмэгдүүлэх 2028 онд 40% болох энэ санаа салгаачлуудыг сонгуулийн хуулинд тусгуулах чиглэлээр ажилласан. Манай эмэгтэй гишүүдийн нэг сайн мэдж байгаа. Ийм учраас тэндээс та гендерийн мэдрэмж эмэгтэйчүүдийг дэмжих бодлогын талаар миний хийж хэрэгжүүлсэн ажлуудаас энэ талаар тодорхой харж болох байх гэж бодож байна. За бусад 6 асуултын талаар бол энэ 30 секундэд харуулж амжихгүй учраас би танд 1 минут нэмсэн байгаа. За энэ 6 асуулт бол макро эдийн засгийн доктортой байдал, манай энэ импортын эдийн засаг, нүүрсний экспортын нөхцөл байдлаас шалтгаалаад хүндрэлтэй байгаа талаар зөндөө ярьсан. Тэгээ энэ 6 асуудлаар би